Сайн байцгаана уу? Улан байна. Шинэ видеонд тавтай морил. Энэ удаагийн бичлэгээр би Coraline гэдэг номны ревювийг хийх гэж байгаа. Сүүлийн үед харин аюу гоё номнууд олж уншаад тэгээд номны ревю хийх хүсэл сонирхол сэтгэл аюух төрөөд байгаа. За энэ удаагийнх болохоор Coraline. Neil Gaiman гэдэг хүний бичсэн Coraline гэдэг зохиолын монгол хэлбэр нь. Монгол орчуулга урд нь байгаагүй баха. Мэдгүй анзаарч байгаагүй. Яг энийгээс бол дөнгөж саяхан л тагтаагийнхан гаргасан гэхээр no my god олж унших хэрэгтэй байна гэж бодоод олж уншлаа. Би болохоор за мэдээж Coraline-д дургүй хүн бол байхгүй. Coraline яг киног нь бол би зөндөө олон удаа үзчихсэн. Маш дуртай. Алиса гайхамшигын орндын дараа орох хамгийн дуртай кино зохиолын маань киноны маань нэг багхгүй. Тэгээ зохиолыг нь бол ерөөсөө уншиж байгаагүй, номыг нь уншиж байгаагүй. Яг одоо монгол хэл дээр унших боломж олдоод баярлалаад олж уншсан. Төсөөлснөөс ч гоё байлаа. Тэгээ хүлээлтээс ч тавлаа. Бас зохиолч Neil Gaiman-ийн хувьд гэх юм бол би мастер класс үздэг багхгүй. Мастер класс дээр хамгийн ихэнд сонгосон коуч tutor хүн маань Neil Gaiman байсан. Тэгээ тэрэн дээр бас Coraline-ы тухай гардаг. Coraline-ыг яаж бичсэн блокносоо гарсан тухайгаа гардаг байхгүй. Тэгээ яг Neil Gaiman-ы хичээлийг үзэж дуусчаад бэжсэн чи энэ монгол хэл дээр гарахаар нь яг тийм гоё цагийн давхцал болж байгаа юм санагдаад. Би өөрөө нэг олигтой биш мөртлөө сүүлийн үед харин хэцүү орчуулгатай номнуудтай айгүйх таарсан учраас одоо гадны зохиолыг эсвэл зүгээр одоо бизнесийн ч вэ хувь хүний ч вэ хөгжлийн номнуудыг монгол хэл рүү орчуулсныг нь уншихаар хэцүү орчуулгатай номнууд айгүйх байгаа учраас уншихад айгүй хэцүү байгаадсан байхгүй. Тэгсэн чинь энэний орчуулга бол гайхалтай. Энэний ер нь хамаа юм надад бол их таалагдсан. За тэгэхээр Coraline яадаг вэ гэхээр аль болох спойлердохгүй хичээх болно. Ревю чинь гэдэг бол спойлертой л байдаг штэ. Гэхдээ спойлердохгүй. За Coraline болохоор 2002 онд гарсан. Гэтэ Neil Gaiman өөрөө болохоор 1990 оноос эхэлж бичсэн гэдэг юм байлээ. 21-р зууны шилдэг 100 номын жагсаалтанд багтдаг. Бүр дэлхийн сонгодог болсон Alice in Wonderland-тай зүйрлэгддэг. Яг хүүхдийн уран зохиол дотроо ордог баг. Гэхдээ том хүн гэлтгүй л ер нь аль тийм айгүй spooky, айгүй зэгүүн гоё зайлшгүй унших шаардлагатай номын жагсаалтанд ордог. Ном нь тэгдэг. Кино нь бас үнэхээр гоё. Киног нь бас айгүй гоё хийсэн. Тэгээд би киног нь л үзсэн байсан. Киногаар л ер нь Coraline-ыг төсөөлж байгаа штэ. Тэгээд яг номыг уншаад үзсэн чинь ер нь бол кино нь номоо нэлээд сайн дагаж авч явсан. Гэхдээ бас тэр дүрийн хөгжүүлэлтийг хийж, дүрийн цаадахыг илүү нөө visually харуулах үүднээс болохоор ганц нэг зүйлсүүд бол нэмсэн юм байна лээ. Одоо зохиол дээр ерөөсө гардаггүй үйл явдал, зохиол дээр огт гардаггүй дүр хүртэл гарч ирсэн байт юм байлээ. YB-гийн дүр байдаг штэ, Why You Were Born гэдэг шоолоод байдаг. YB жишээлбэл номон дээр ерөөсө гарч ирдэггүй байх жишээний. Тэгээд бас нөгөө аав нь хөгжим тоглодог, одоо төгөлдөр хуур тоглодог. Гэтэ өөрөө тоглож чадахгүй мөртлөө төгөлдөр хуур нь өөр нь тоглоулдаг тэр хэсэг. Тэгээд тэр гадаа цэцэрлэг хийж гисэн Coraline-ы царайтай garden байж идэг энэ төр гэсэн. Тиймэрхүү visual хэсгүүд нь бол зохиол дээр гардаггүй юм байна. Зохиол дээр гардаг мөртлөө бас кинонд гоё оролцоогүй гоё сценүүд бас байд юм бэлээ. Энэ үгээс яаж ч үзсэн спойлертай л болох юм байна л та. Гэхдээ би яаж ч спойлердод ном унших явцын тэр кафег хизээж гүйцэхгүй юм чи та нар заавал өөрсдөө олж уншаарай. За тэгээд ерөнхий үйл явдлыг энэ жоохон чиглэлийг нь ярьж өгвөл зүгээр л ах гэж бодож ш тэ. Coraline яадаг вэ гэхлээр энэ ээж аавтайгаа шинэ байшинд нүүж орж ирдэг. Ягаад ч юм дандаа аимшиг нэг тийм эвгүй зохиол дандаа нэг шинэ газар нүүж ирснээр эхэлдэг тий. Тэрний юм том байшин кинон дээр болохоор Pink Palace гэдэг. Тэр том байшин нь ингээ хитрхи хуучных учраас нэг гэр бүлд амьдрахад тохиромжгүй учраас тэрийг ингээд 3%, 4 ч юм уу хуваагаад түрээсэлдэг өөр газрууд, өөр айлууд амьдардаг. Тэгээд тэр байшинд Jones-ийн нүүж орж ирээд тэнд ингээд 2 өөр хөрштэй 3 айл амьдардаг болж байгаа байхгүй. Доод хэсэгт нь болохоор 2 тэтгэвртэй гарчсан циркийн жүжигчид, циркийн хөлөө театрын жүжигчид. Дээд давхарт нь болохоор Бобо гэдэг жоохон галзууфтар гэж дүрслэгддэг өвөө циркийн хулгануудтайгаа хамт амьдардаг гэдэг. Ер нь анх үзэж эхлэхэд за кинон дээр ч гэсэн уншиж эхлэхэд ч гэсэн энэ хөршүүдийн дүрүүд нэг тийм эвгүй, жоохон одоо галзуу итгэж болмооргүй нэг тийм харагддаг, санагддаг. Гэтэ яг уншаад эхлэх тусам энэ хөршүүд үнэн хэлжсэн, тусалж исэн
гэдэг нь бол илэрнэ. За тэгээд шинэ байшиндаа нүүж орж ирээд Caroline-ы гол асуудал нь гэх юм бол аав ээж хоёр нь айгүйх ажилдаг, гэрээсээ ажилдагч гэсэн гэртээ байгаад байгаа мөртлөө охиндоо тийм анхаарал халамж ерөөсөө үзүүлдэггүй. Охиноо хоолоорч тэр сэтгэл зүйн анхаарлаарч тэр нэг тийм дутуу байлгадаг гэх юм уу. Тийм сайн аав ээж бол биш. Caroline өөрийнх нь аав ээжүүд. Тэгээд Caroline шинэ байшингаа судлаад за энэ хуучны байшин дотор юу байна, гадаад цэцэрлэгт нь юу байна гэж тэр аваа explore хийж аялж байгаагаар үйл явдал эхэлдэг. Тэгж явж байгаад зочны өрөөнийхөө нэг буланд нэг жижигхэн хаалга олдог. Тэр хаалгаар орсноор л хамаг үйл явдал эхэлнэ л дээ. Хаалганы нөгөө талд өөрийнх нь гэр байгаа, ээж аав нь хүсдэг хамаг юм нь, гой тоглоомнууд нь, сонирхдаг гой хувцснууд нь гэх мэтчлэн бүх юм байгаа. Ер нь л өөрийнх нь миний амьдрал ийм байгаасаа гэж бодсон бүх юм нь хаалганы нөгөө талд байдаг аахгүй юу? Гэхдээ тэр мэдээж яг өөрийнх нь жинхэнэ амьдрал бол биш. Тэнд товчин нүдтэй аав ээж, товчин нүдтэй тэр нөгөө гариг руу, нөгөө ертөнц рүү, параллел ертөнц рүү яваад оронгууд тэнд бүх хүмүүс товчин нүдтэй. Тэгтээ бүх юм өөрийнх нь хүсэл сонирхлоор өдөр болгон шинэ адал явдал хийж болно, өдөр болгон гой юм хийж болно. Аав ээж нь өөрт нь маш их хайртай. Тийм төсөөллийн, мөрөөдлийн ертөнцийг өөрт нь зориулж бүтээсэн байдаг. Тэгээд нөгөө ээж, нөгөө аавтайгаа, нөгөө найзтайгаа тэр параллел ертөнц дотор ямар үйл явдлын өрнөхийг үргэлжлэх номоос олж уншаарай. Цаад өгж байгаа утга санаанууд нь их таалагдсан. Caroline өөрөө нэгдүгээрт айгүй гоё дүр. Гоё охины дүр ийм нэг үлгэр дуурайл авч болохоор гэх юм уу да. Зарим нэг уран зохиолууд дээр зарим нэг хүүхдийн ч гэлтгүү том хүний ч гэсэндээ зохиол кино бүтээлүүд дээр гол дүрүүд нь нэг тийм буруу зүйл хийдэг ч юм уу хүний хэлсэн үгийг сонсдоггүй ч байдаг юм уу, өөрийнхөө зүтгэдэг сквал нэг тийм гүчи тэгчгүй дээ гэмээр тийм үйлдэл гаргадаг дүрүүд байдаг штэ. Caroline болохоор өөрөө айгүй зоригтой, хүний үгийг сонсдог, юу хүсэж байгаагаа мэддэг, тийм гой сайхан зүйлсд тэрийг хичнээн сонирхож байгаа ч гэсэн тэрэнд автахгүй байхаа мэддэг, үнцэнэ мэддэг, цаана юу чухал бишийг мэддэг гэх юм уу. Ер нь Caroline-ы дүр нь өөрөө айгүй сайн охины дүр, мундаг охины дүр. Хэдий ээж аав нь тэгээд өөрийг нь нэг тоодгүй зүгээр зөнд нь орхичихсан ч гэсэндээ цаана айгүй сайн хүмүүжлтэй. Тэгээд миний хамгийн дуртай хэсэг нэг хэсэг дээр нь гардаг байхгүй. Энийг яг Neil Gaiman бас master class дээр хэлчихсэн. Айгүй гоё ор. Тэгээд номон дээр уншсан чинь тэр хэсэг нь бас айгүй гоё орж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр эр зориг гэж юу хэлэх вэ? Гэхлээр эр зориг гэдэг бол мэдэхгүй зүйлээ хийхийг эр зориг гэхгүй. Харин амар байна, хэцүү байна гэдгийг нь мэдж байгаа мөртлөө хийхийг эр зориг гинэ гэж байгаа байхгүй. Хүмүүс чинь ингээ хоёр багт хуваагдчихдаг штеп. Киноны баг, номны баг гэж. Номыг зохиолыг ингэж номоор нь унших дуртай хүмүүс гэж байдаг, киногоор нь үзэх дуртай хүмүүс гэж байдаг. Би ер нь бол унших дуртай төрлийн хүнд ордог байхгүй. Уншихаар ингээд өөрөө төсөөлөөд тэр дүрийг өөртөө бүтээж болгоод тэгээд энэ дээр хэлж байгаа үг үйлдэлэр нь үйл явдлыг бас ингэж төсөөлж бодохоор надад илүү гоё байдаг. Яг тэр төсөөллийн үеэр орж ирсэн хамгийн амар байсан хэсэг нь болохоор энэ номон дээрээ гардаг, кинон дээрээ гардгүй юм билээ. Caroline нөгөө ээжтэйгээ тоглоом тоглоод хилцэлд хүрээд тэгэнгүүтээ юм хайдаг байхгүй юу хайдаг нь өөрсдөө олж уншаарай. Тэг юм хайгаад байшингийн юм зойр хэсэг рүү ордог байхгүй. Зойр чи ер нь л амар газраар дүрслэгддэг штэ. Энэ дээр бас аюу амар зойрон доторх болж байгаа үйл явдлууд аюу амар байсан. Тэрийг дүрсэлж бичсэн ч аюу гойч орчуулсан, гойч бичсэн. Тэгээд тэрийг ингээд уншаад ямар амар бэ гэж бодоод байжсэн. Тэгсэн чинь тэр зойртой хэсэг кинон дээр гардгүй юм бэлээ. Ер нь л кинон дээр гардаггүй гой чимхлүүр хэсгүүдийг номноос олж унших боломжтой байлаа. Тэгэд Caroline-ыг дэлхийн сонгодогт ордог Алиса гайхамшигын орондтой зүйрлдэг гэдэг штеп. Тэгээ та нарт Алиса гайхамшигын оронд таалагддаг бол Caroline бас таалагдах бах. Алисагийн илүү тийм dark хувилбар нь гэх юм уу да. Гэхдээ яг Алиса дээр за мэдээж яг зүйрлэх бол боломжгүй, зүгээр төстэй хэсгүүд
ганц нэг гарч ирдэг. Тэрнээс яг копи ч юм уу эсвэл энэ хоёр чи ер нь адилхан юм байна гэж мэдээж зөвлөх боломжгүй. Алисагийн үйл явдлууд бол маш одоо өргөн дэлгэр айгүй олон үйл явдал гардаг. Caroline дээр болохоор ер нь одоо зөвхөн энэ гэр бүл зөвхөн одоо тэр нөгөө ертөнц нөгөө аав ээж гэсэн тэр үйл явдал гарч байгаа штэ. Алисатай ойролцоотой санагдсан зүйлс нь гэх юм бол за нэгдүгээрт муур гарч ирж байгаа. Алиса гайхамшиг орд дээр бол нөгөө Cheshire Cat гэж гарч ирдэг. Энэ дээр болохоор яг нэргүй зүгээр нэг хар муур гарч ирээд бас ярддаг. Бас айгүй ухаантай, бас айгүй зөвүүн, бас тусалдаг тийм муур гарч ирдэг. Ер нь муурны дөрүүд энэ тэн дээр гой гарч ирдэг л дээ. Энтхийн муур бас айгүй гоё хантай муур гэсэн айгүй ханилгаатай муур. Өөр нэг адилхан юм гэвэл жижигхэн хаалга гарч ирдэг. Алиса бас нэг хасар жижигхэн хаалга болоод тэгээд бөө юм идэж ууж байгаа тэр хаалгаар багтаж ордог штэ. Тэгжээж яг гайхамшигын орон жоох гайхамшигын цэцэрлэг рүү ордог. Энэ дээр болохоор бас жижигхэн хаалга олоод тэгээд тэрүүгээр орж иж цаашаага одоо нөгөө ертөнц рүү ордог. Тэгээд Алиса дээр болохоор Алисаг зүгээр ингээд бодит амьдрал дээр байжсэн чинь туулай ингэж дагуулж явж анхаарлын татаж дагуулж явсаар хагаад нөгөө туулай нөхрөө унагадаг штэ. Энэ дээр болохоор Caroline зүгээр өөрийнхөө бодит ертөнцөд хөвтөд унтчихсэн чинь хулгонууд гарч ирээд циркийн хулгонууд гарч ирээд цирк юм шиг зүгээр хулгонууд ингэж анхаарлын татаж ингэж явж хагаад бас тэр нөгөө хаалга руу оруулдаг. За тэгээд зүгээр л таалагдсан ном бол бахын тэндээс нь ярьчлаа. Ревю гэж ер нь юу гэлтэй зүгээр ингэ сэтгэлээ хэлдэг үстэй тийм. Тэгээд гоё юм уншмаар байвал гоё ертөнцөөр аялмаар байвал Caroline-ыг олж уншаарай. Caroline-ыг уншичаад араас нь киног нь үзвэл мэдээж үзсэн л ахал та ер нь хүн болгон. Гэтэ дахиад нэг үзвэл уншсныхаа дараа үзвэл бас илүү гоё. Энэ дүрийг ингэж дүрсэлсэн юм байна. Энэ нөгөө хоёр циркийн театрын жүжигчин хоёр эмэгтэйг ингэж дүрсэлсэн байна. Ингэсэн байна. Энэ нь номноосоо ялгаатай юм байна. Энэ нь гоё юм байна гэд эхлээ зохиолыг уншичаад араас нь киног нь үзэхээр гоё яадаг. Миний хувьд бол зарим хүмүүс бол киног нь үзчихэд нэг юм төсөөлөлтөй болчоод номыг уншихаар илүү гоё дэлгэрүүлдэг гэдэг. Зарим хүмүүс болохоор номыг уншичаад киног нь үзэхээр дандаа ингээд сэтгэл дундуур үлдээд идэм аа. Ягаад гэвэл номыг нь уншихаар хүн илүү гоё ингээд өөртөө төсөөлөд айгүй гоё үлгэрийн ертөнц энэ дотроо бүтээсэн байж идэг. Тэрийг нь кинон дээр мэдээж бүрэн гоё дүрсэлж гаргаж чадахгүй учраас дандаа юм disappointed үлддэг гэдгийг билээ. Надад за тэгээд энэ бичлэгтээ хамт ирсэнд баярлалаа. Subscribe дараарай. Үзсэн бол таалагдсан бол тэгээд видеон дээр бас лайк дараарай. Тэгээд дараагийн удаа бас ямар номны тухай ярил сонирхолтой ямар номыг уншаад ревю хийгээсэй гэж хүсэж байна. Тэр тухайгаа бас бичээрэй. Тэгээд энэ удаагийн бичлэгтээ хамт ирсэнд баярлалаа.